Hi guys, good morning. Өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас ном уншаад баггүй хугацаа өнгөрсөн байна. Wonderful Wizard of Oz багад эртний орон. Энэ бол үнэхээр классик ном. Тэгээд би өнөөдөр бас нэгэн бүлгийг маш сонирхолтой байдлаар бас унших гээд бэлтжихэд сууж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол би 30 минут уншина гэж бодож байгаа болохоор та бүхэн ч гэсэн бас ерөнхийдөө унших бэлтгэлээ хангаад тэгээд хамтдаа уншиж эхлэе. За нэг зүйлийг л ингэж ерөнхийдөө сануулхад бол ерөнхийдөө аль болох өөрөө их төрүүлээд уншчихсан байх бол илүү үр дүнтэй гэж би ерөнхийдөө олон хүнээс бол сонссон. Тэгэхээр Wonderful Wizard of гэж яг одоо бичээд Wonderful Wizard of Oz read online гэж бичээд тэгээд өөрөө ерөнхийдөө ингэж уншаад үзээрэй. За тэгээд ойлгохгүй эсвэл ингэж давхар бас ингэж надтай хамт ингэ унших юм бол илүү их ойлгох баха. Илүү их юм сурах баха гэж бодож байна. За тэгээд өглөө уншиж эхэлцгээе. Өнөөдрийн маань бүлэг бол Chapter 18 Away to the South. За би тэгээд энийг ерөнхийдөө унших линкийг нь бас доор descriptions гэдээс үлдээчихье. За тэгээд сонирхсан хүмүүс нь ороод үзээрэй. Away to the South. За дор нь бишээ. Урд зүг рүү явлаа. Тэ. За тэгээд чухал үгүүдийг би ингээд тодруулчихсан байгаа. Dorothy wept bitterly at the passing of her hope to get home to Kansas again. Dorothy болохоор wept bitterly. Dorothy болохоор ерөнхийдөө бол гашуунаар л уйлсан байна. Юунд гашуунаар уусан бэ гэхээр passing of her hope. Нөгөө нэтгэл найдвар нь яван өнгөрсөнд болохоор ингээд уйлж байна. Ямар итгэл найдвар гэсэн Канзас руугаа ахиж очих гэж бодож ирсэн дэр найдвар нь яваад өнгөрсөн чинь Dorothy маань гашуунаар уйллаа. Окей. За энэ өмнө нь юу болсон мэд гайхаж байгаа бол өмнөх цувралыг үзээрэй. But when she thought it all over, she was glad she had not gone up in a balloon. Okay? За энэ нь үзье. She thought it all over гэдэг нь болохоор ахин бодсон гэсэн үг шүү. Тэгээд тэр ахаад ингээд бодоод үзсэн чинь тэр болохоор ингээд баллонд бөмбөлгөнд суугаагүй дээ бас ерөнхийдөө бол яах нь баяртай санагдсан байна тий. Баяртай санагдсан байна. Энэ бол амар л бахал та. Хаа нэгтээ унаж өсөж өгөх юм билүү. And she also felt sorry at losing odds. And so did her companions. Okay. За, she also felt sorry at losing odds. Okay. Тэгэд Oz-ыг ингээд алдсан да бол тэр бол бас их яг нь харамссан байна. So did her companions. So did би ингээд хажууд нь бэлтгэх гээд жижигхэн слайд бэлтчихсэн байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр че бас гэсэн үг. За энийг жишээг хамт уншия. I like ice cream. So do I. Би маржин дуртай. Beach bus. I'm wearing jeans. So am I. Beach bus. Тэ? I can swim. So can I. Тэгэхээр so гэд энэ яг нь туслах үйл үгээ асуулт хэлбэрийн байралд оронгууд beach bus гэсэн үг. Тэгвэл энэ өгүүлбэр үзье хэдүүлээ. Тэр Oz-ыг алдсандаа ерөнхийдөө бол харуулсаж байсан. So did her companions. Найзууд нь ч бас. The Tin Woodman came to her and said. За модчин түүн рүү очиод хэлсэн байна тийм. Truly I should be ungrateful if I failed to mourn for the man who gave me my lovely heart. Ungrateful. Okay. Хоёр үг үзье. Ungrateful гэвэл талархсан сэтгэлгүй гэсэн үг. За тэр үгс үг юм бэ гэхээр I should be ungrateful. Үнэхээр би талархсан сэтгэлгүй болно. Яах вэ гэхээр хэрвээ if I failed to mourn for the man who gave me my lovely heart. Надад ийм гоё зүрх өгсөн тэр хүндний төлөө би ингэж гашуудахгүй юм бол би талархсан сэтгэлгүй болох байлгүй дээ. За ямар өгцөн байгаа биш үү тийм ээ? Яагаад ингэж харуулсаж гансардж байна тийм ээ? I should like to cry a little because Oz is gone. Oz ингэ явцсан болохоор жоохон уйлмаар байна, тийм? I should уйлах ёстой гэж бодож байна.
If you will kindly wipe away my tears. Okay. Чи миний нулимсыг ингээд яг нь эерэг сэтгэл, нинжин сэтгэл гаргаад арчаад өгөх юм бол тий арчаад өгөх юм бол so that I shall not rust. Арчаад өг. Арчаад өгөх юм бол би уйлъя. So that гэх нь тиймээс тэгээд би ингээд I shall not rust. Би тэгээд зэврэхгүй нэ. With pleasure. Мэдээж таатая тааламжтайя. She answered and brought a towel at once. Гэд очоор авчирсан байна. The Tin Woodman wept for several minutes and she watched the tears carefully and wiped them away with towel. За тэгээд ингээд очиж өгсөн байна тийм ээ. Ойлгохыг хараад. When he had finished, he thanked her kindly and oiled himself thoroughly with his jeweled oil can. За thoroughly гэдэг нь болохоор маш нухацтайгаар тий нэгд нэгэнгүй гэсэн үг шүү. Нэгд нэгэнгүй. За тэгэхээр гоё ингээд гоё шигт эрдний шигтгээтэй эрдэнсийн чулуутай тийм гоё тосныхоос аваад нэгд нэгэнгөө өөрийгөө тосоллоо. To guard against the mishap. Mishap гэж юу гэсэн юм бэ? Би хажууд нь харуулчихсан байна. Mishap бол золгүй явдал гэсэн. Тэ? Золгүй явдлын эсрэг хамгаалахын тулд. Тэ? Гацчаар ингээ гацчин тийм ээ. The Scarecrow was now the ruler of the Emerald City, and although he was not a wizard, people were proud of him. За одоо ингээд Scarecrow маань болохоор ингээд энэ нутгийн ингээд удирдахч болсон. Although he wasn't a wizard, people were proud of him. Хэдийгээр тэр одоо болохоор шидтэн биш байсан ч гэсэн хүмүүс бол түүгээр л бахархаж байлаа. Тэ түүгээр л бахархаж байсан байх хүмүүс. For they said, there isn't a city in all the world that's ruled by a stuffed man. Учир нь тэдний хэлснээр болохоор дэлхийн ертөнцийн хаанч гэл ингэж чихмэл хийгдсэн хүн байхгүй. Чихмэлээр өдөрдүүлсэн хот байхгүй. And so far as they knew, they were quite right. So far as they knew. So far as they knew. Тэдний мэдэж байгаагаар тэднэр бол үнэн байсан. The morning after Balloon had gone up with odds, the four travelers met in the throne room and talked the matters over. Talked the matters over гэдэг нь энэ хэргийг нухацтай ярилцлаа гэсэн. Энэ хэргийг ярилцлаа. Гоё сэдэний хооронд орж байгаа. The Scarecrow sat in the big throne and others stood respectfully before him. За тэгээд Scarecrow маань болохоор нэг том өрөөнд дотор ингээд суугаад бусд нь болохоор ингээд тэг өмнө нь ингээд хүндэтгэлтэйгээр ингээд зогсож исэн байна. We aren't so unlucky, said the new ruler. For this palace and the Emerald City belong to us, and we can do just as we please. За бид нар тийм чих хазгүй биш ээ. Учир нь бидэнд болохоор ийм гоё ордон байна. Тэгээд ийм гоё хот байна. Тэг бид нар одоо хүсснээр одоо ингэж хийж болох нэ юм аа. And when I remember that short time ago, I was up on a pole in a farmer's cornfield. За энэ хэсэгхэн хугацааны өмнө би бас санаж байгаагаар бол ингээд нэг фермчний ингээд талбай дээр ингээд шонд өлгөөтэй байсан шүү дээ би. And now that I'm the ruler of this beautiful city. Тэг би ийм гоо хотын ингээд өдөрдөж болчлоо. I'm quite satisfied with my lot. За satisfied гэж юу гэсэн юм бэ? За ингээд энэ хүүгэн тийм. Сэтгэл ханамжтай байна. Би өөрийнхөө юмтайгаа сэтгэл ханамжтай байна. I also said to Tin Woodman, I'm well pleased with my heart. And really, that was the only thing I wished in all the world. Би ч гэсэн шинэхэн зүрхтэйг үнэхээр их сэтгэл ханамжтай байна. That was the only thing. Миний дэлхий дээр хүсчихсэн ганц л зүйл шүү дээ, тийм ээ? Арслан гэсэн чинь. For my part, I'm content. За энийг content гэж унших гоочлаа би уураачлаа. I'm content. Content гэдэг нь болохоор бидний барьдаг шиг content буюу одоо ямар нэгэн ингэж хүнд үзүүлдэг юм биш. Энэ бол content гэдэг нь болохоор ингэж сэтгэл ханамжтай гэсэн үг байсан.
Би ч гэсэн сэтгэл хангамжтай байна. In knowing that I'm as brave as any beast that ever lived. А ямар ч одоо if not braver. За бүр илүү зоригтой биш юмаа гэхэд амьдарч исэн бүхий л аратан амьтан шиг зоригтой гэдгийг мэдэхдээ би сэтгэл хангамжтай байна. If Dorothy would only be contented to live in the Emerald City, continues Scarecrow, we might all be happy together. За ганцхан Dorothy л ерөнхийдөө бол яаж вэ? Ингээд энэ Маргад эрдний хотод ингээд амьдрахтаа тааламжтай байвал бид бүгдээрээ аз жаргалтай байх гэдэг юм. But I don't want to live here, cried Dorothy. Гэтэ би энд амьдрмааргүй байна. I want to go to Kansas and live with my Aunt Em and Uncle Henry. Тэ Henry гэдэг ах эгчтэйгээ амьдрмаар байна шүү дээ. Well then, what can be done? Inquired the woodman. За тэгвэл юу хийж болох вэ? The Scarecrow decided to think, and he thought so hard that the pins and needles began to stick out of his brains. За тэгээд Scarecrow маань бодож эхэлсэн байна. He thought so hard. Тэр бол үнэхээр чанга, үнэхээр хичээж бодсон байна. Тэ? Үнэхээр хичээж бодсон. Тэгээд pins and needles began to stick out of his brains. За тэгээд тархинаас нь нөгөө нэг хатгуур зүүнүүд нэгэ бүр цухаж гарсан байна. Тэгээд эцний хэлсэн байна. Why not call the winged monkeys and ask them to carry you over the desert? За нөгөө нэг сарамгчонгуудыг дуудчихъя. Тэгээд цөл давуулаад нисгээч гэд гуйчих гэсэн. I never thought of that, said Dorothy joyfully. Joyfully гэдэг юу гэвэл баяр хөөртэйгээр өнгөрсөн үнээр уншсан тийм ээ. Joyful, joyful we adore thee гэж байдаг шүү дээ. Баяр хөөртэйгээр гэсэн үг. За баяр хөөртэйгээр би бодоогүй юм байна шүү дээ. It's just a thing. I'll go at once for the golden cat. За яг наадах ч л байна шүү дээ гэсэн. When she brought it into throne room, she spoke the magic words, and the soon band of winged monkeys flew in through the open window and stood beside her. За тэгээд нөгөө нэшний түгээ хэлсэн чинь тий бөөн сүрг самгчингууд чинь нисэж ирээд зогссон байна тий. This is the second time you have called us, said the Monkey King. За хоёр тудаага бидний дуудлаа. Bowing before the little girl. Bow гэдэг нь мөргөх гэсэн үг тийм. Охины үн мөргөд. What do you wish? Юу хүсэх вэ гэсэн. I want you to fly me to Kansas, said Dorothy. Намайг Kansas руу хүргээд гэсэн. But the winged monkey king shook his head. Толгойг сэгсрээд. That cannot be done, he said. Наач болохгүй. We belong to this country alone and cannot leave it. Бид нар зөвхөн энэ улсдаа бид нар яддаг. We belong to this country alone. Бид нар зөвхөн энэ улсдаа хамаарагдана. Явж болохгүй. There has never been a winged monkey in Kansas yet, and I suppose there never will be, for they don't belong there. За, there has never been гэвэл хизээж байж байгаагүй зүйл байна. Юу хизээж байж байгаагүй юм бэ гэхээр Канзаст хизээж нисдэг сармагч байгаагүй. Толгоцтой сармагч байгаагүй. Би тэгээд байхчгүй гэж бодож байна. Чин тэнд хамаардаг. We shall be glad to serve you in any way in our power. But we cannot cross the desert. Goodbye. За бид нар ингээд бид нар байж тээ танд any way in our power. Өөрийнхөө хүчний ямар ч байдлаар бол тусаж таатай байх болно. Гэхдээ бид нар цөлийг гаталж болохгүй. And with another bow, the monkey spread his wings and flew away through the window, followed by all his band. За яхад нэг бүх хийчөөд яваад гисэн байна тий. Дагуулаа. Dorothy was ready to cry with disappointment. Disappointment гэдэг нь. Үнэхээр урам нь хугараад
Бүр уйлахад бэлэн байсан. I have wasted the charm of golden cap to no purpose, she said. For the winged monkeys cannot help me. За, charm гэж юу гэлээ санаж байна уу? Charm, ид шидийг нь би to no purpose, ямар ч шалтгаангүйгээр, ямар ч зорилгогүйгээр үрчлээ штэ. Далавчтай сармагчуугаар надад тусалж чадахгүй байна. It's certainly too bad, said the tender-hearted man. За, үнэхээр ч муу юм боллоо шүү гэсэн байна. The scarecrow was thinking again, and his head bulged out so horribly that Dorothy feared it would burst. За тэгээд Scarecrow маань ахаа ботсон байна. Тэгээд толгой нь ингээд бүр bulged out гэдэг байна. Бүр ингээд толгой нь ингээд энд бомбоогоод тий бомбоогоод Dorothy бүр ингээд задрах нэ гэж ирэхэд айсан бай толгой нь тий. Let us call in the soldier with green whiskers, he said, and ask his advice. За. За тэгээд нөгөө ногоон сахалтай цэргийг дуудъя. Түүний зөвлөгөө авъя гэсэн байна. The soldier was summoned. Summon гэж ирсэн үг. Summon бол дуудах гэсэн үг. Тэгвэл энэ дээр болохоор цэрэг маань бол дуудагдсан байна. Entered the throne room timidly. Timidly гэдэг нь болохоор энэ залуу шиг ингээд жоохон хулчинган гоё. Хулчигаад нэрхэдээ бол нэг сентинер үл орсон байна. For while Oz was alive, he was never allowed to come farther than the door. Яагаад гэвэл Oz-ыг болохоор амьд байх зуур. Хөөе, Oz маань одоо бүр нас барцсан юм уу? Энд дэр ч одоо амьд байх зуур гэж байна шүү дээ. Нас барцсан юм шиг байна шүү дээ яг энэ дэр. Тэгээд их бүгдээрээ санаа зовоод гашуудад байсан юм байна шүү дээ. Амьд байх. Тэгэхээр нэстед нөгөө нэг юмар явж байгаад тэг нас барсан л юм байна л да яхахгүй. Амьд байх зуур тэр хаалганаас татж ороход зөвшөөрөгддөг байсан юм байна. Зөвшөөрөгддөггүй. Энэ пассив цаг шүү хүмүүсээ пассив цаг. Пассив цаг шүү. Зөвшөөрөгддөггүй байсан. This deadly girl, said Scarecrow soldier, wishes to cross the desert. How can she do so? За энэ яаж энэ жоохон охин гээд цөлийг гатлах вэ гэсэн чинь. I cannot tell, answered the soldier, for nobody has ever crossed the desert unless it's Oz himself. Unless гэвэл Oz өөрөө л биш бол хинч цөлийг гатлах чадахгүй. Is there no one who can help me? Asked Dorothy earnestly. Earnestly нилээн ингэж тий бүр хичээнгүйлэн гуйсан байна. Тусаж чадах хүн алгуу гэсэн чинь. Glinda might. Glinda чадчих магадгүй гэсэн. The witch of the south. She is the most powerful of all the witches. Жихэн буруугаар зарцсан шүү дээ. За, Glinda чадчих магадгүй. Тэр болохоор Glinda байна. Ойн шүү дээ. Glinda гэж хийн гэсэн чинь. She's the most powerful of all the witches. Бүх шулмнуудын хамгийн хүчтэй. And rules over the quadlings. Quadlingчуудыг ерөнхийдөө ингэж захирдаг. Besides, her castle stands on the edge of the desert. So she might know the way to cross it. Тэгээд тэр мэдэж магадгүй. Яагаад тэгэхээр учир нь түүний ингээд цамхган цайз нь ордон нь ингээд цөлийн ингээд ирмэг дээр байт юм байна. Glinda is a good witch, isn't she? Сайн шулан бидтэй гэсэн чинь. The Quadlings think she's good and she's kind to everyone. За, ер нь бол сайн л гэдээ штэ. Quadlingчууд нь. Яа, манай нэг хөдөөний хүн шиг юм ярьж байгаа юм а тий. Сайн л гэдгийг штэ уг нь. Хүн болгонд л сайн ханддаг. I've heard that Glinda is a beautiful woman who knows how to keep young in spite of many years she has lived. За би одоо in spite of гэсэн дүрмийг тайлбарлаж өгье. In spite of гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за би зурган дээр харуулж байгаа тайлбарлаж өгье.
За одоо энэ болохоор хүмүүс ингээд бороо орж явахад хувцас хатаач юм тий. Тэгэхээр in spite of гэдэг нь болохоор тэгс тэгсэн ч гэсэн үг. Тэрнийг үл хамааран гэсэн үг. За тэгвэл энэ хүмүүс тэд нар бороо орж байхыг үл хамааран хувцас хатааж гинэ гэе. Хувцас өлгөж гинэ гэе. Тэгвэл they are hanging clothes in spite of the rain гэж хэлэх нэ. За энэ өгүүлбэр дээр гэж үзэх юм үзье. In spite of how many years she has lived. Олон жил амьдарсныг үл харгалзаад тэр яаж залуухан байхыг мэддэг үзэсгэлэн гоо эмэгтэй байдгийг гэж би сонссон байна. How can I get to her castle? Яаж тийш очих вэ гэсэн чинь. За одоо гоё хэсэг гарч ирж байна шээ. The road is straight to the south, he answered, but it's said to be full of dangers to travelers. За зам нь бол ерөнхийдөө урд зүгт. Гэхдээ it's sad to be гэх юм болохоор тэгж яригддаг гэсэн. Юу гэж яригддаг юм бэ гэхээр бөөн аюултай гэж яригддаг юм байна. There are wild beasts in the woods and race of queer men who do not like strangers to cross their country. За энэ дэр нэг гэж байгаа юм бэ гэхээр queer man. За энийг л хэлж чинь queer man. Энэ юу гэсэн үг юм гэхээр хачин хүмүүс гэсэн. Хачин хүмүүсийн тийм овог аймагуд байдаг. Тэгээ ойд нь араатнууд байдаг. Тэд нар болохоор өөрсдийнхөө нутгийг гатлахыг танихгүй хүмүүст бол дургу тийм чин хүмүүс тэгээ бас нөгөө юунод байдаг юм байна. Араатай амьтдууд байдаг юм байна. The soldier then left them and Scarecrow said. За тэгээд дарах алгасгаж шít. For this reason none of the Quadlings ever come to Emerald City. За тэгээд энэ шалтгаанаас л Quadlingчуд хизээч Магад эртний хотод Emerald хотод ирдэггүй маа. The soldier left them and Scarecrow said. За тэгээд манайхан ботсон байна тий. It seems in spite of dangers the best thing Dorothy can do is travel to the land of South and ask Glinda to help her. За түрүүний үздсэн тийм ээ. In spite of мартчихсан бол эргээлээд ухраагаад нэг хараарай. За харцна. За тэгвэл it seems гоо санагдчих байна. Тэгэхээр аюулыг үл харгалзаад тийм ээ. Dorothy-гийн хамгийн сайн хийж чадах зүйл бол өмнөд нутаг руу аялаад Глиндаг туслаач гэж гуйх байна. For of course, if Dorothy stays here, she will never get back to Kansas. За учир нь Dorothy-нд үлдэх юм бол Канзас нутг руугаа явахгүй нэ. Би нэг бүр Канзас явмаар санагдаад ах юм. Энийг уншсан чинь Dorothy-гийн явмаар байгаа хүслэн сонссон чинь Канзас мужид руу очиж нэг үзэх юмсан. Юу вэ тэнд? За таашгаа биш ээ. You must have been thinking again, remarked the Tin Woodman. I have. You must have been thinking again. Чи яг ахаа бодож исэн байх тийм үү? Гэсэн байна. Гэсэн дүрм явж байна. I have, тийм. I shall go with Dorothy, declared the lion. Declare гэж юу вэ? Declare? Гэ зарлан тунхаглах гэсэн. Арслан байна тий. Би Dorothyтэй хамт ирнэ явнаа. Гэ зарлж байна. For if I'm tired of your city and long for the woods and country again. За учир нь би хотоос ч ингээд бүр залхаж гин. Тэгээд нэг ой мод руугаа ингээд long for гэж үгсэг юм. Long for гэл энэ гараар тий. Ингэж байгааз. Ингээд бүр хүсэмжилж гин тий. Ой модоо хүсэмжилж гин. Тэгээд хөдөө нутгаа хүсэмжилж гин би бүр. Хөгшүүн шиг юм ярьж тий. Танаа байранд чинь байгаад байхаар би ингээд хөдөөгөө санаад байна гэдэг шиг. Хөдөө нутгаа хүсэмжилж байна. I'm really wild beast, you know. Би үнэхээр араатай амьтан шүү дээ. Besides, Dorothy will need someone to protect her. За үнэхээр би ч н араатан. Dorothy туслах хүн хэрэгтэй.
This is true, agreed Woodman. My axe may be of service to her. So I also go with her to the land of the south. Үнэ. Миний сүх бас be of service гэдэг нь болохоор тус болох гэсэн. Миний сүх бас тус болох байх. So I will also go with her to the land of south. Би ч гэсэн хамт явъя гэсэн. When shall we start? Хизээ хөдлөх үү? Are you going to ask in surprise? Гэхдээ чи бас явах юм уу гэд бүгдээрээ ингээд гайхшраад асуусан. Гэсэн чинь. Certainly. Мэдээч. If it wasn't for. За if it wasn't for гэвэл тайлбарч. If it wasn't for гэвэл Dorothy байгаагүй бол гэсэн үг шүү. За. If it wasn't for гэсэн үг. Dorothy байгаагүй бол I should never have had brains. Хизээч би тархитай байхгүй байх байлаа. So she lifted me from the pole in the cornfield and brought me to the Emerald City. За, Dorothy бол намайг тэр нөгөө нэг corn гэдэг чинь юу гэсэн үг лээ? Тэр Эрдэнэ шишийн талбайнаас намайг гээд өргөж аваад энэ хот руу дагуулж ирсэн хүн. My good luck is all due to her. За, due to гэдгийг би тайлбарлаад өгье. Due to гэдэг нь болохоор because of буюу учраас гэсэн үг. Гэхдээ арай өөрөөр бичдэг. Жишээлбэл нохойг хардаа. Jacob's dog's escape was due to the broken gate. За, Jacob-ийн нохооны одоо ингэж зугтсан нь ямарны учраас юм бэ гэхээр энэ эвдэрсэн хаалганаас болсон. Тэгэхээр энэ дээр уншия. Scarecrow хэлж байгаа юм. My good luck is all due to her. Миний энэ сайн аз завшаан бол бүгдээрээ түүнээс шалтгаалсан. I shall never leave her until she starts back to Kansas for good and all. I shall never leave her. Би түүнийг хизээж орхихгүй. Юу хүртэл орхихгүй юм бэ гэхээр энэ хүртэл орхихгүй гэсэн үг. Until she starts back to Kansas for good. For good гэдэг нь үүрд гэсэн үг шүү заяа. Канзас руугаа ингээд үүрд ингээд яваад ингээд тий үрд ингээд starts back үрд ингээд явж эхлэх хүртэл нь би түүнийг хизээж орхихгүй. Never хизээж орхихгүй ч тий. За тааш гараа. Thank you said Dorothy gratefully. Баярлалаа гэд талархангуйгээр хэлсэн байна тий. You're all very kind to me, but I should like to start as soon as possible. Та нар бүгдээрээ надад ингээд энэ сэтгэлээр хандлаа. As soon as possible. Би аль болох хурднаараа хөдөлмөр байна гэсэн чинь. We shall go tomorrow morning, returned the Scarecrow. Бид маргааш өглөө явцгаана. Бүр Scarecrow руу удирдахч болчихжээ манайхаа бүр. Анх хөөрхий ном эхэлж уншиж байгаа санаж гинөө. Буланд зогсоод буруу хараад хийх юмгүй холигч идэг тийм ээ. Замын ингээд нүх болгон дээр ингээд бүдэрж унж идэг. Юу ч мэдэхгүй нэг арчаагүй байсан. Одоо бүр хүн болгон сонсоод хүндэлдэг удирдахч болсон байна шүү дээ. Тэгэхээр би ингээд ерөнхийдөө ингээд Scarecrow энэ юг номыг унших болгонд амьдралын бас ингээд хичээлүүдийг бас гэж ойлгож ухаардаг та бүхэн ч үсгэж байгаа гэж найдаж байна. So now let us all get ready for it will be long journey. За тэгээд бэлтцгээе. Энэ урт аялал болох болно. Тусч байна. За тэгээд энэ өдөр хүртэл ингээд уншлаа. За тэгээд та бүхэн болохоор бас энэ надтай хамт ингээд англи номыг унших ингээд сонирхолж төрж байгаа бол би өмнө бас нэгэн ном уншсан. Тэр номын маань нэр бол Charlotte's Web гэсэн нэртэй Америк ном байгаа. За өмнө нь сонсч байсан баг киноч гарч байсан баг. Charlotte гэдэг нэг жижигхэн Аалз. Тэгээд Wilbur гэдэг нэг хөөрхөн гахах хоёрын найз нөхөрлөлийн тухай гардаг. Ерөнхийдөө юуны хувьд бол хүнд хэцүүг бол Wizard of Oz-тай ерөнхийдөө ойролцоо. За энэ номыг хамт уншихыг хүсэх юм бол бас би доор линк үлдээчи. Тэр линкээр бас ороод надтай холбогдоорой. Би Notes group нэмэх болно шүү. За тэгээд ерөнхийдөө дараагийн видеогоор уулзцгаая. Bye bye everybody.